Энэ удаагийнхаа бичлэгээр 2016 онд нээлттэй хийсэн адал явдалт инээдэм төрлийн Zootopia анимашныг товчлон ярьж өгөхөөр сонголоо. Та 1-р ангийнхаа үйл явдлыг сэргээж нэг үзээд яг одоо Монголын кинотеатруудын дэлгэцнээ гарч байгаа Zootopia 2 анимашнаа өөрт таалагддаг кинотеатраа сонгон очоод үзээрэй. Бяцхан бүжин усууж байтал маш том бар түн рүү хитэж байгаад дайрах нь тэр. Азар энэ нь Жуди бүжин найзуудтайгаа олон жилийн өмнө байгалийн дүрм ямар байсан талаар тосгоныхондоо тайзан дээр жүжиг тавьж байгаа нь энэ байлаа. Тухайн үед ертөнцийн зэрлэг аратан номхон олз гэж хоёр хуваагдсан байжээ. Харин цаг хугацааны хувьд энэ бүхэн хувьсан өөрчлөгдөж одоо аратан болон олзнууд эв найртай хамт амьдарч байгаа ажээ. Тиймээс бяцхан амьтдад маш олон боломж бүрдсэн гэдгийг Жуди тайлбарлана. Энэ үед хураг сансрын нисгэгч болно гэдгээ хэлэхэд бяцхан ирвэс даатгалын ажилтан болно гэдгээ илэрхийлэх ба харин Жуди цагдаагийн ажилтан болно гэж хэлснээр эцэг эхээ гайхшруулж гаврны инээдийг хүргэв. Жуди 337 км-ийн тэртээ агуу том Zootopia хотоога. Тэнд өвөг дээдс нь эвлэлтэн нэгдэж хинч болох боломжтой гэдгийг тунхаглан зарласан юм гэдгийг урам зоригтойгоор хэлнэ. Жүжиг дууссаны дараа Жудитийн аав ээж хоёр охиныхоо мөрөөдлийг эрсдэлтэй гэж үзсэн түүнд шинзүүл туршиж үзэхгүй л байвал хизээч алдаа гаргахгүй шүү дээ. Туулай цагдаа гэж хизээч байгаагүй гэж хэлэхэд Жуди тэгвэл би хамгийн анхных нь болох нэ. Учир нь би энэ ертөнцийг илүү сайхан газар болгоно хэмээн хөөрч мөрөөдлөөсөө огтхон ч нэтсэнгүй. Удалгүй Жуди түүнийг шолоод байсан гавар Гидеон найзуудыг нь дээрлэхэж тасалбарыг нь булааж авахыг харлаа. Улмаар тэрээр найзуудаа өмөрөхөд дээрлэхүү гавар Гидеон одоо ч өөрсдийнх нь дотор сул дорой амьтдыг иддэг алуурчин араншин ДНК-д нь байгаа гэж хэлэн Жудиг дүлхэн унгав. Гэтэл Жуди түүний нүүрлүү тийрснээр Гидеон түүнийг хаа хүрээд зогсохоо мэддэггүй юм байна гэж хэлээд нүрийг нь самардаж үргэлж энэ мөчийг санаж яваарай гэж хэлээд явна. Удалгүй найзууд нь Жуди дээр ирэхэд тэрээр найздаа Гидеонд мэддэхгүйгээр авсан тасалбарыг нь өгчөө. Гидеон нэг зүйлийг үнэн хэлсэн. Би хаа хүрээд зогсохоо мэддэггүй хэмээн бахархалтайгаар хэллээ. 15 жилийн дараа Жуди эцэст нь Zootopia-гийн цагдаагийн ахтемд элсэж чаджээ. Ахтемд заан, цагаан бавгай, хэрс зэрэг том биетэй амьтад суралцж байхад тэдний дунд Жуди ганцаараа хамгийн жижигхэн биетэй сул дорой нэгэн байлаа. Тиймдээч тэрээр академиг төгсгийн тулд давах ёстой даваануудын өмнө хүчин өгсдөж бүтлгүүцсээр л байв. Бүгд л түүнийг сул дорой хэмээн басамжилж туулай цагдаа хизээч байгаагүй гэртээ харь гэх зэрэгээр дарамтласаар. Гэсэн ч Жуди бусдын үгийг үл тоож мөрөөдлийнхөө төлөө бууж өгч шантрахыг хүссэнгүй. Тиймээс тэрээр дасгал сургуультай үргэлжлүүлсээр. Эцэст нь тэрээр өөрийн жижиг бие хурдан хөдөлгөөнийг давуу тал болгон бүх шалгар улалтыг амжилттай давж чадна. Та бүхэн ч бас бусад хүмүүс чамайг басч чадахгүй боломжгүй гэж хэлж байсан ч хүсэл мөрөөдөл зорилгынхоо төлөө Жуди шиг тэмцэж чадвал хэзээ нэгэн цагт түндэ хүрч бусдад өөрийгөө харуулж чадах болно шүү. Гэхдээ энэ нь би зорилгынхоо төлөө мөрөөдлийнхөө төлөө явж байна гэд ямар ч зүтгэл гаргахгүйгээр муухраар зөрүүдлэхийг хэлж байгаа зүйл огтхонч биш гэдгийг ойлгоорой. Ийхүү Zootopia хотын дарга цагдаагийн ахтемд хөхтөн амьтдыг оруулах санаачлага дээр үндэслэн анхны төгсөлтөө хийж байгаа Жудиг бахархалтайгаар зарлаж түүний туслах хонь Белведер Жудид цагдаагийн тэмдгийг нь зүүж өгнө. Дараа нь Жуди Zootopia руу явхаар болж тосгоных нь түүнийг үдэж өгөхөөр цуглжээ. Аав нь Жудид бүхэл аратан аюултай. Харин Zootopia аратнуудаар дүүрэн хэмээн анхааруулж охиндоо санаа нь зовсоор. Тэгэд аав нь үнэг хамгийн аюултай амьтан гэдгийг хэлж охиндоо үнэг үргээгч өгснөөр Жуди үнэг үргээгчийг аваад галт тэргэндээ суулаа. Галт тэргээр явж байхдаа Жуди эргэн тойрноо сэтгэл догтлон багтсаар эцэст нь бүхэл амьтад эв наримталтай амьдардаг агуу том Zootopia хотод ирлээ. Маргааш нь Жуди ажлын анхны өдрөө ажилдаа ирэхэд бусад цагдаа нар нь дандаа л аратан болон том биетэй амьтад байв. Гэсэн ч Жуди өөртөө итгэлтэй байдлаа гээсэнгүй. Удалгүй цагдаагийн дарга орж ирээд шинэ гишүүн нэмэгдсэн гэж ёс төдий хэлээд гол хэрэгтэй орлоо. Авраг цагаан бавгаанаас эхлээд бяцхан минч хүртэл 14 амьтан сураггүй алга болжээ. Цагдаагийн дарга хотыг бүхэлд нь шалгаж тэднийг ол хэмээн даалгаж цагдаа нарыгаа бүгдийг нь хуваарлав. Хамгийн сүүлд сэтгэл нь догтлж буй Жуди үлдэхэд цагдаагийн дарга түүнийг зогсоолын төлбөр шалга гэж даалган урмыг нь хугална.
Жүүдэ өөрийгөө ангидаа хамгийн шилтгэн байсан гэхэд дарга нь өөрт нь хамаагүй гэж хэлээд түүнийг үл ойшоогоод гарч явлаа. Гэсэн ч Жүүди сэтгэлээр унсангүй. 2 дахин илүү тургуул бичих болно хэмээн зориг тавьж уран зоригтойгоор тургуул бичиж эхлэв. Ингээд тэрээр үд дунд гэхэд зоригдоо хүрч 200 тургуул бичнэ. Энэ үед Жүүди нэгэн сэжигтэй үнгийг анзаарч түүнийг дагахаар шийдлээ. Мөхөлдсөний газар заан хошуугаараа мөхөлдөс самар зэргийг сорон заримгаа бэлдэн зарж байхад Жүүди үнэгний араас орж ирнэ. Гэтэл заан үнэгэнд мөхөлдөс зарахгүй хэмээн татгалцахад үнэг асуудал үүсгэхийг хүсээгүй. Зөвхөн бяцхан хүүдээ мөхөлдөс авахыг л хүсэж байгаагаа тайлбарлана. Үнийг харсан Жүүди үнгийг сэжиглсэндээ өөрийгөө буруутгах ба заан мөхөлдөс зарахгүй хэмээн татгалцсаар. Улмаар үнэг хүүн зааны бүхэл зүйлд дуртай, заан болохыг хүсдэг. Хэн энэ бяцхан хүүгийн мөрөөдлийг үгүй хийхийг хүсвүлээ дээ. Гэхэд үнийг сонсон Жүүдигийн сэтгэл хөдлөв. Гэсэн ч заан мөхөлдсөө зархаас татгалцсаар. Энэ үед Жүүди хөндлөнгөөс оролцож, зааныг заримгаа бэлтгэхдээ нус шүлсээ хутгадаг, аягалахтаа бэлийг хэрэглэхгүй байх нь ноцтой асуудал гэдгийг тайлбарлана. Тэгээд аав хүү хоёрт заримгийг зарчих юм бол чимээгүй өнгөрч болно гэдгээ илэрхийлв. Аргагүй байдалд орсон заан мөхөлдсөө зархаар болоход үнэг төлбөрөө төлөх гэсэн ч хэтвчээ мартчихсан байна хэмээн гунигтайгаар явах гэж байхад үнийг харсан Жүүди өмнөөс нь мөхөлдсөний төлбөрийг нь төлнө. Ингээд үнэг өөрийгөө Ник гэж Жүүдид танилцуулаад талархлаа илэрхийлэн мөхөлдсөө аваад явлаа. Дараа нь Жүүди ажлаа үргэлжлүүлэн хийж байхдаа үнэг Никийг байшингийн дээвэр дээр худалдаж авсан заримгаа хайлуулж шилэн хоргонт хийгээд машиндаа ачаад хөдлөхийг анзаарч гайхна. Сэжиг авсан тэрээр тэднийг дагах ба удалгүй тэд цасан дээр сарвууны мөр гаргаж маш олон жижиг заримг болгон хөлдөөж дараа нь ажиллаа тарж байгаа орог зусгнуудад бүгдийг нь зарах нь тэр. Үүгэрч зогсохгүй хогийн савд хайсан заримгны моднуудыг авч машиндаа ачаад хулгануудын барилгын талбайд очиж бэлтгэсэн мод хэмээн зарахыг Жүүди хараад уурлан шүдцэн. Бүх ажлаа дуусгасны дараа Ник туслахтайгаа мөнгө хуваагаад салцгаахад Жүүди түүнтэй уулзаж өөрийг нь хуурлаа хэмээн уурлав. Гэтэл үнэг энийг ловер гэдэг юм хэмээн хариулна. Жүүди Никийг зөвшөөрөгдөөгүй худалдаа хийсэн хэрэгээр баривчлана гэхэд Ник түүнд зөвшөөрөгдсөн худалдаа хийх эрхийн бичгээ харууллаа. Тэгээд Ник Жүүдийг тосгоноос ирсэн гээд энэ хүртэл юу туулж ирснийг нь таамаглан ярьж өгөхөд үнэхээр л Жүүдийг нь тулсан амьдралтай яг таарч байв. Улмаар Жүүди өөрийг нь хэн болохыг хинч няцаах эрхгүй гэхэд Ник түүнийг жинхэнэ цагтаа болж чадахгүй гэж хэлээд явхад Жүүди нойтон цемэнтэнд зоогдон зогссон байгаагаа мэдсэнгүй үлдлээ. Сэтгэлээр баг зэрэг унсан Жүүди өрөөндөө ирэхэд ээж аваас нь видео дуудлага ирэх ба тэд охиноо зогсоолын ажилтан хийж байгааг мэдээд аюулгүй ажилд хуваарлагдсанд нь баярлцгаана. Маргааш нь Жүүди торгол хүлээж авсан амьтдын хараалыг идэж ажлаа уран муутайхан хийж байлаа. Энэ үед гахай түүнд дэлгүүрийг нь дээрэмтчихлээ гэж хэлснээр Жүүдигийн нүдэн сэргэж хулгайч үеингийн араас хөөнө. Тэд хөөцөлдсөөр хулгайч хулгануудын хотгон руу нэвтэрч зогтааж байхдаа барилгануудыг нь унгаахд өгөхөд хөөжсөн Жүүди барилгуудыг буцаагаад байранд нь оруулав. Хулгануудын хотод нэлээд үүмээс хамуун дэгдээсний эцэст Жүүди өнхөрч буй пончкийг барьж аван нэгэн хулганы амийг аварч хулгайчид пончко углан баривчлаа. Дараа нь цагдаагийн газар Жүүди бахархалтайгаар хулгайчийг хүлээлгэн өгөхөд дарга нь түүнийг өрөөндөө дуудана. Дарга нь түүнийг ажлаас нь дүтгэл зүүлж хэдийгээр хулгайчийг барьсан ч мэрэгч амьтдад болзошгүй аюул нүүрлүүлсэн хэмээн буруутгав. Энэ үед гаднаас өөр нэг үеийн орж ирээд нөхөр нь алга болсон тул олж өгөхийг цагдаагийн даргаас гуйх ба түүнийг сонсоод өрөвдсөн Жүүди нөхрийг нь олоод өгье гэж хэлснээр үеийн түүнд талархан тэврэн. Үеийн гэр бүлийнхээ зургийг Жүүдид өгөөд гарсны дараа дарга Жүүдийг тушаал дагаагүй хэмээн ажлаас нь халж байгаагаа хэллээ. Тэгээд хаалгаа нээтэл хотын даргын туслах бэлбээр зогсож явах ба Жүүдийг хэрэг хүлээж авсныг хотын даргад хэлсэн гээд түүнд баяр хүргээд явснаар цагдаагийн дарга мухардалд орно. Улмаар цагдаагийн дарга Жүүдид үеингийн нөхрийг олох 48 цагийн хугацаа өгч олж чадахгүй бол ажлаас нь хална хэмээн тохиролцлоо. Дараа нь Жүүди алга болсон үеингийн хэргийн материалтай танилцахад ганцхан хуудаснаас өөр материал байсангүй. Жүүди үеийн сүлд харагдсан зургийг томруулж хараад үнэгний зардаг заримгийг үеийн идэж байгааг мөн Ник байшингийн цаавар орж байгаа сэжүүрийг олж харна.
Ник хамтрагч луурчинтайгаа явж байхад Жуди түүнээс хэдэн асуулт асуухаар уулзав. Жуди түүнээс салахгүй байсан тул төгшөөс Ник өөрийгөө өдөрт $200 олдог. 12 настайгаас хойш өдөр бүр ингэж олсон. Тиймээс цаг бол алт. Замаас холд гэж хэлнэ. Жуди Уингийн зургийг харуулад түүнийг мэдэх хэсгийг асуухад Ник төдийлөн тодорхой хариулт өгсөнгүй. Гэтэл Жуди түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгээр баривчлана гэд дуу хураагчтай үзгэндээ Никийн төрөнд өдөрт олдог орлогынхоо тухай 20 жилийн турш ингэж орлого олсон гэд хэлсэн бүхнийг нь нотлогоо болгон бичиж авснаа тоглуулснаар үнэг Ник хүнд байдалд орж түүнд туслахаас өөр сонголт үлдсэнгүй. Ингээд Ник ямар нэгэн мэдээлэл олж магад хэмээн тэд нэгэн сүмд очиж Якс нэртэй хөгшин одос үхэртэй уулзна. Алга болсон Уингийн зургийг Якс хараад Уингийн йогийн багш мэдэх бах хэмээн тэднийг дагуулan йогийн багш заан дээр аваачив. Гэтэл йогийн багш заан алга болсон үеийн болох Отерданы талаар юу ч санахгүй байлаа. Энэ үед Якс йогийн багшд сануулахын тулд алга болсон үеинг ямар хувцас өмсөж байсныг дүрслэн хэлнэ. Якс үеинг йогийн багшд нь сануулахаар дүрслэн хэлэхдээ өөрөө бүхэл хэрэгтэй мэдээллийг санаж байв. Жуди түүний яриаг тэмдэглэж байхад Якс үеинг цагаан машинд суусан гэдгийг хэлж машины дугаарыг нь хүртэл тогтоосноо хэллээ. Гэсэн хэдий ч Жуди цагдаагийн системд нэвтрэх эрх байхгүй болохоор машины дугаарыг шалгаж чадсангүй. Тиймээс тэрээр олон амьтдыг таньдаг болохоор Никийн тусламжийг хүснэ. Ингээд тэд авто тээврийн хэлтс рүү очиход ажилтнууд нь бүгд маш удаан хөдөлгөөнтэй залхуудай нар байлаа. Тиймээс хүлээн авахч ажилтан маш удаан хөдлөх нь яарч буй Жудиг зухалдуулсаар эцэст нь Жуди машины дугаарын гарал үүслийг олж мэдээд тундра таун руу очиход харанхуй болсон байв. Хэдийгээр баримтлах зөвшөөрлгүй байсан ч Жуди дотгошоо нэвтэрч цагаан лимузин рүү орон цагаан бавгаан үс Уингийн хэтвчийг олно. Энэ үед Ник хундган дээрх бие үсгийг хараад энэ машин Зүүтопиагийн хамгийн том гэмтэргийн босс болох ноён Бигинх гэдгийг ойлголоо. Тэгээд Ник зүгтаах гэж байтал хоёр том цагаан бавгаа тэднийг барьж машинда суулгав. Үнэн хэрэгтээ Ник ноён Бигийг таньдаг. Учир нь тэр түүнд өмхий хүрний бөксний үсэр хийсэн хивсийг маш үнэтэй зарсан байжээ. Тэднийг дотгошоо оруулахад маш том цагаан бавгаа орж ирэх ба гэнэт тэрээр ширээн дээр маш жижигхэн хулганыг тавина. Гэтэл Ник түүнээс уучлалт гуйгаад сарууг нь үнснээр ноён Биг гэгч нь энэ жижигхэн хулган болж таарав. Гэсэн хэдий ч Жуди хэргийн мөрийг дагаж ноён Бигийн машинд нэвтэрсэн. Тэндээс олсон сэжүүрээр ноён Биг хэргийн гол сэжигтэн болсон гэдгийг илэрхийллээ. Гэтэл ноён Биг тэднийг мөсөн гол руу шитгэх гэж байтал хурмаа хийж байгаа охин нь орж ирээд Жудитийг өөрийнх нь амийг авраг пончгоноос аварсан цагдаа байна гэдгийг танив. Тиймээс охин нь аваасаа тэдний амийг хэлтрүүлэхийг гуйснаар ноён Биг бодлоо өөрчлөн. Дараа нь хурман дээр ноён Биг үеийн Отертан бол түүний цэцэгчин байсан. Тэрээр шийдэх чухал зүйл байна гэхээр нь ноён Биг машинаа өгөөд явуулсан ч Отертан гинт галзуурч машиныг нь урж майжиж жолооч руу нь дайраад харанхуй руу зүгтаасан гэдгийг ярьж өгөв. Ингээд тэд ноён Бигийн жолоочоос мэдээлэл авахаар ширэнгийн дүүрэг рүү явлаа. Гэтэл нүд нь гэмтсэн ирвэс Отертан бол адгус машин доторхыг савраараа сүйтгэж өөрлөө нь дайрсан гэдгийг хэлнэ. Белведер тэднийг камерын бичлэгт нэвтрүүлж Жуди жолоочоос хаалгаа онгойлгохыг хүсэхэд ирвэс хаалгаа түр хаасны дараа байшин дотроос хачин чимээ сонсогдов. Ирвэс зэрлэг аратан болон хувирч тэдэн рүү дайрснаар Ник Жуди хоёр гүүрэн дээгүр зогтаалаа. Тэд модны дотор зогтааж байхдаа Жуди нэмэлт хүч дуудана. Тэд үргэлжлүүлэн өргөгч рүү зогтааж байхдаа Жуди давцангаас унах шахах ба ирвэс Ник рүү дайрсан ч хүрч чадсангүй. Азар Жуди түүний хөлийг амжиж гинжилсэн байлаа. Гэсэн ч ирвэс дахин дайрахыг завдснаар Ник Жуди хоёр тавцангаас унах нь тэд унахдаа навча дамжин унаж эцэст нь газарт унахын өмнө модноос дүүжлэгдэн. Энэ үед цагдаагийн нэмэлт хүч ирэхэд Жуди тэдэнд ирвсийг харуулах гэсэн боловч алга болсон байлаа. Ууралсан дарга Жудиг тэмдгөөөхийг шаардахад Ник хөндлөнгөөс оролцож Жуди хэргийг 48 цагийн дотор илрүүлэхэд дахиад 10 цаг дутуу байна. Өөрсдийгөө маш том сэжүр олсон болохоор тэмдгийг өгөхгүй гэж хэлэн даргын амыг таглаад яв. Өргөчөөр явж байхдаа Ник Жудид өнгөрсөнд туулсан гашуун дурсамжнаас хуваалцаж удалгүй замын камернаас ирвсийг шалгах санаа гаргаснаар тэд хотын даргын туслахтай уулзахаар шийднэ.
Белведер тэднийг камерын бичлэгт нэвтрүүлж хоёуланг нь үлдээгээд явсны дараа Ник Жуди хоёр камернаас чоннууд ирвсийг барьж явсныг олж харлаа. Бичлэгээр дамжуулан Жуди гэмтэрхтнүүдийн явсан замыг дагснаар хотын гаднах хатан зохион дээрх нэгэн цамхагт ирнэ. Тэд хэргийн газарт ирээд Жуди чоннуудын анхаарлыг сарниулахын тулд уйлахад чоннууд хариу уйлах ба энэ боломжийг ашиглан тэд дотгошоо нэвтрэв. Ник Жуди хоёр дотгошоо нэвтрэхэд эмнэлгийн орнууд бас мэс заслын бололтой өөрөө шалан дээр самартсан хумсны орон байлаа. Энэ үед хайрцагт хоригдсон бар дайрч тэднийг зочоох ба тэд үргэлжлүүлэн цааш явбал маш олон тооны зэрлэг аратан болсон амьтад хоригдсон байх нь тэр. Тэдний дунд үеийн оотартанч бас хоригдсон байв. Тус газарт сургаггүй алга болсон 14 амьтад бүгд хоригдсон байлаа. Гэнэт хэнийгөө орж ирэх ба хотын дарга эрдэмтэнтэй муудалцахыг Жуди Ник хоёр харж утсаараа бичлэг хийн. Гэтэл эрдэмтэн догширч байгаа амьтад нь зөвхөн аратнууд л байна гэхэд хотын дарга энэ бүхнийг хийсэн хүн нь арслан буюу хотын дарга гэдгийг иргэд мэдэх юм бол өөрийгөө сүрэх болно хэмээн уурлав. Энэ үед Жудид ээж аваас нь дуудлага ирснээр хотын дарга хэнийгэн гаднаас нэвтэрсэн байгаа гадарлан тэндээс явлаа. Ник Жуди хоёроо нуугдж байсан өрөөндөө түгжигдэхэд чоннууд хурч ирнэ. Өөр арга байгаагүй тул Ник Жуди хоёр суултуурны хоолой руу орж муусны хологоор урссаар эцэст нь далай дунав. Дараа нь цагдаагийн дарга дээр туслах нь орж ирээд Жуди алгуулсан амьтдыг олсон гэдгийг илтгэснээр хотын даргаыг цамхгаас баривчлахад хотын дарга хотоо хамгаалахыг хүссэн хэмээн тайлбар тавьсаар. Маргааш нь цагдаагийн дарга хэвлэл мэдээллийн хурал зохион байгуулж Жудид үг хэлэх эрх олгоно. Жуди эндэр дээр гарч ирээд сэтгүүлчдийн асуултанд нь хариулж догширсан амьтад бүгд махчин төрлийн амьтад тэдний байгалийн арын шин онцлог ДНК-тай холбоотой байх хэмээн хариулаад үргэлжлүүлэн өнгөрсөн үед махчин аратнууд анх их чадвараараа амьд үлддэг байсан. Учир нь үл олдох шалтгаанаар тэд эргэн догширч байна гэдгийг хэллээ. Энэ үед Ник Жудигийн ард гарч байгаа дэлгэцэн дээрх хоригдсон аратнуудын зургийг хараад өнгөрсөн гашуун дурсамжаа санана. Жуди Ник дээр буцаж ирэхэд Ник түүний хэлсэн үгэнд нь ундууцаж Жудигээс өөрийг нь догширно гэж бодож байна уу? Жудиг идчихнэ гэж бодож байна уу хэмээн асуухад Жуди өөрийн эрхгүй үнэг үргээгчээ авахад бэлдэн хамгаалах байрлал авснаар Ник түүнд гомдон явлаа. Улмаар Жуди найзынхаа араас явах гэтэл сэтгүүлч нар түүнийг бүчин авч дахин асуулт тавив. Хэдэн өдрийн дараа хэдэн халдлага гарсан тухай мэдээлэгдсэний улмаас хотод эмх замбраагүй байдал үүснэ. Жуди мэдээлэл хийснээс хойш 27 удаагийн халдлага гарчээ. Түүнчлэн махчин амьтад иргэдийн дунд дарахсан доромжлол гадуурхлын улмаас эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Цагдаагийн газарт Жудигийн найз хүлээн авагчийг махчин амьтан болохоор бусдад аюул учруулж болзошгүй гэж үзэн түүнийг зойрны архивын өрөөрөө шилжүүлнэ. Белведер хонь хотын шин дарга болжээ. Цагдаагийн дарга Белведер хоёр Жудитэй уулзаж түүнийг хотын нүүр царай болгохыг хүсэж байгаагаа илэрхийлэхэд Жуди өөрийгөө баатар биш, дэлхийг илүү сайхан газар биш, эсрэгээр нь болгочихлоо хэмээн гэмшив. Тэгэд Жуди цагдаагийн тэмдэгэ өгөөд тосгондоо буцаж ирэн эцэг эхтэйгээ жимс зардаг боллоо. Удалгүй дээрлэхүү үнэг Гидеон машин дүүрэн бялуу жигнэмхтэй хурч ирнэ. Тэрээр баг байхаасаа өөрчлөгдөж одоо сайн үнэг болон өсчээ. Энэ үед бяцхан туулайнууд гүйж ирэхэд аав нь туулайнуудыг цэцгийг тойр гэж хэлнэ. Үнэг Гидеон энэ цэцэгнүүдийг улигч гэж дууддаг гэхэд ээж нь аавга тэрийн хүүхэд байхдаа энэ цэцэгнээс нэгийг идээд галзуурсан гэдгийг хуучлав. Үүнийг сонссон Жуди цэцэг амьтдыг догшруулж байсан гэдгийг ойлгож Зүүтопиа руу шууд буцахаар шийдлээ. Тэрээр хотод ирээд Никтэй уулзаж түүнд бүх үннийг хэлсэн боловч тэрээр түүнийг тоосонгүй. Тиймээс Жуди уйлж найзаасаа уучлалт гуйж махчин амьтад өөрөөс нь болж хохирох ёсгүй. Энийг засах хэрэгтэй. Гэхдээ Никгүйгээр чадахгүй гэж хэлнэ. Энэ үед Ник түүний яриаг үзгээр нь бичлэг хийснээ тоглуулж эцэст нь тэд эвлэрцгээв. Ингээд тэд мэдээлэл авахаар дэлгүүрээс цүнхтэй улагч цэцэгнүүдийг хулгайлсан хулгайчтай уулзахаар шийдлээ. Харамсалтай нь хулгайч улагч ургамлын талаар юу ч хэлхийг хүссэнгүй. Улмаар ноён биегийн хүмүүс түүнийг барьцаалж мөс рүү шидэн хэмээн сүрдүүлснээр хулгайч хулгайлсан улагч цэцэгнүүдээ Даг нэртэй хонинд зарсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Хулгайч яг сонссон Ник Жуди хоёр худалдан авагчийн нууц газар руу очиод улагч цэцэгнүүдээр дүүрэн лаборатори олов. Энэ үед нэг хонь
хойно гаднаас орж ирэн улагч цэцгийг савнд хийснээр шингэн болж гуурсаар дамжин эцэст нь жижиг капсул болголоо. Удалгүй Дааг хойно утсаар ярьж байхдаа капсулаар бууга цэнэглэж нэг удаа машинтай явж исэн үеинг онсон болохоор дараагийн байг амархан онно гэдгийг хэлнэ. Тэрээр алга болсон үеийн Отер таныг мөн ирвсийг буудсан нь тодорхой болно. Тэгээд Дааг хаалгыг нээхэд Жуди түүнийг дүлхэж гаргаад хаалгыг төгжөв. Жуди нотлох хоримтыг бүгдийг нь цагдаагийн газарт аваачихаар шийдлээ. Тэд галт тэргийг хөдөлгөхөд хоньноо дамжиж галт тэрэг рүү авиран гарна. Нэг хонь лабораторио нэвтэрч тэдэн рүү дайрахад Ник хаалгыг хааж амжина. Нөгөө хонь гадна талаас хаалганы цонхоор цээж оруулан Жудиг барихыг оролдсоор. Улмаар Ник доторгоо хоньны мөргөлтийг тааруулж хаалга нээснээр нөгөө хонь мөргөн унгааж Жуди түүний эврэнээс дүүжлэгдэв. Жуди галт тэрэгний дээвэр дээр шидэгдэж удалгүй өөдөөс нь өөр галт тэрэг ирж байгааг анзаарч Никэд хурдаа нэм гэж тушаалаа. Жуди тооцоолж байгаад хоньыг өшөглөн унгааж төмөр замыг шилжүүлсэн ч тэдний галт тэрэг хэтэрхий хурдтай явснаас болж хажуу бөөрөөрөө унана. Галт тэрэг хажуугаараа үргэлжлүүлэн зогсолтгүй урагшилсаар байсан тул тэд үсэрцгээж дараа нь галт тэрэг хан мөргөн дэлбэрч бүхэл нотлох баримт устав. Гэтэл Ник Доогийн буутай цүнхийг гаргаж ирснээр Жуди баярлан хөөрч цагдаагийн газарт аваачиж өгөхөөр явцгаалаа. Тэднийг явж байхад хотын дарга Жудиг дуутахад Жуди учрыг нь олсон гэдгийг тайлбарлана. Хотын дарга цүнхийг авах гэхэд Жуди гинт түүнээс яаж өөрсдийг нь энд байгааг мэдсэнийг асуух ба Бэлвэдэр цүнхийг авах гэж улайрсаар. Энэ үед тэдний ард Бэлвэдрийн туслах хонь гарч ирнэ. Ник Жуди хоёроо тэндээс зугтааж байтал Жуди бүдэрч унан хөлөө гэмтэх ба Ник түүний хөлийг боож байхад араас нь хөөж байгаа хоньнууд тэдэн рүү ойртсоор. Бэлвэдэр 10 өвсөн тэжээлтэн нэг махчангаас илүү гэх зэргээр үзэл бодлоо ярин тэднийг хайсаар. Удалгүй Бэлвэдэр туулайны сүдрийг анзаарч туслахтаа шалгахыг тушаахад тэр нь хүүхэлдэй байж таарав. Энэ боломжийг ашиглан Ник Жудид туслан зогтааж байтал нэг хонь тэднийг мөргснөөр тойрог нүхэн дунаж цүнх газарт унлаа. Бэлвэдэр цүнхийг авч Жудид хандан "Үүнийг чамайг ална" гэд Никийг улагч ургамлаар буудаж цагдаа руу залган "Мүзид догширсон үнэг байна. Офицер Жуди үхчихлээ" хэмээн мэдэгдэнэ. Хэсэг хугацааны дараа Ник догширч Жуди зүгтгаас өөр сонголт үлдсэнгүй. Ник жихмлийг урж дастан үргэлжлүүлэн Жуди дээр ирэхэд тэрээр зүгтах газаргүй болжээ. Тэгээд Ник Жудигийн хүзүүнээс нь хазах ба гинэт Жуди багада жүжиглж байсан шиг жүжиглэлтээ хийж тоглоом шоглоом хийн. Үнэн дээр тэд бууны капсулыг нэрсээр сольсон байжээ. Гэтэл Бэлвэдэр хотын даргаыг гүтгэж чадсан болохоор тэднийг ч бас гүтгэж чадна гэхэд Жуди түүний махчин амттын эсрэг ярьсан махчин амттыг бууцснаа хүлээн зөвшөөрсөн бүхэл яриаг бичсэн үзгээ гаргаж ирэн тоглоуллаа. Ийхүү Бэлвэдэр баривчлагдаж хотын дарга гарслан догшин амттыг эмчлэхийн тулд хорсон болж таарч үеийн Отрдааны биеийн байдал нь сайжирч гэр бүлтэйгээ дахин уулзна. Зүүтопи хотын иргэд буцаад эв найрамдалтай боллоо. Мөн Ник Ловрийн амьдралаасаа татгалзаж цагдаа болжээ. Дараа нь цагдаагийн дарга ажилчдаа даалгаварт хуваарлахдаа Ник Жуди хоёрыг зогсоолын торгуул дээр хуваарлж тэднийг гайхшруулна. Гэнэт цагдаагийн дарга тоглож байгаагаа хэлээд тэднийг гудамжны уралдаанчдыг барих даалгаварт томилов. Удалгүй тэд гудамжаар хурдтай давхиж буй машины араас хөөж эцэст нь тэр машиныг зогсоох ба жолооч нь өнөөх асар удаан хөдөлгөөнтэй залхуудай байснаар Зүүтопио 1-р анги төгсдөг. Яг одоо Монголын кинотеатруудын дэлгэцнээ гарч байгаа Зүүтопио 2 анимашнаа өөрт таалагддаг кинотеатраа сонгон очоод үзээрэй.